Хай манайхаа сайн уу? За, Little Mom-ийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, энэ удаагийн дугаараар жүжигчин Атгаагч маань хөрөлцөн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Баярлалаа. Өдрийн мэнд төргий. Урьдлага хүлээн авч хөрөлцөн ирсэн баярлалаа. Баярлалаа. За, хоёлаа өнөөдөр штэ. Юуны тухай ярилцах вэ гэхлээр ингэн илүү ээж хүний тухай уран бүтээлч ээж байх ямар байдгийг те. За өвөө ээжүүдийн төлөөлөл болгоод урьсан тэгэхээр хоёлаа яг энэ талаар ярилцсан. Миний хувьд бол би багадаа штэ ингэж агаал хэд хөхтэй болох мэдчихдэг байлаа. Тэгэхэд хоёр байсан. Тэгээ яг хоёртой болсон. Таны хувьд одоо ингээд бага насандаа хүүхэд байхдаа те. За би тэдэн хүүхэдтэй ээж болно да гэж ер нь боддог гэсэн үү? Төсөөлж мөрөддөг гэсэн үү? Айгу гоё асуулт байна. Нөгөө эхлээд бол нөгөө нөхрөө сонгодог гэсэн шүү дээ тий. Манай ч нөгөө би чи Арангаа аймагт яж байгаа гэсэн. Тэгээд хашаад авуулж агаад гуталж иддэг байсан. Тэнгүүд гутлаа шидэнгүүд хоншоор наашаа арсан байгээ тий. Тийм үү? Би анхудаа сонсч тийм үү? Би ерөөсөө тийш аа. Би тэдний үед ч яг тэгдэг байсан байхгүй. Тэгээ нөгөө хашаагаад аваалаач гутлаа шидэнгүүд нөгөө баруун зүүн урагшаа хойшаа гэдэг тий. Оо амар. Тэнгүүд чинь урд зүгийн үнтэй сойх юм байна гээл тий. Тэгж боддог байсан. Яг тгий сонгодог байсан. Тэгээд жоохон бахтай бид нар нөгөө 5 слайд байдаг шүү дээ. Тийм ингээд тий ургамал тий 5 слаг ингэж тасалж байгаа л тэр үед л үздэг гэсэн чи жоохон багтлахаар тэгэл 3 2 1 гэл янз янзл гардаг гэсэн тэр үед тэд хүүхтэй гэд. Гэхдээ би айгүй сонио. Айгүй олон хүүхтэй болно гэж боддгоо байсан. Амар сонио байгаад. Би нөгөө нөхөртөөгөө 2003 онд танилцаад бид тэр чинь үерхэж явсаар агаад 28 тата би чинь 22 настайдаа нөхөртөө би танилцсан байхгүй юу. Тэгээ би 6 жилийн дараагд чинь би нөгөө чамааг шийлдгээр ясын цайтал шалгах гэдэг шиг. Нөгөө шалгаж яагаад гэдэг шиг 28 тата төрчихсэн. Тэгээ би тэгтээ яагаад ч юм амар их нөгөө завгүй байсан. Тэр үед ёстой нөгөө тоглолтоос тоглолтын хооронд явдаг гэсэн учраас тэр үедээ ерөөсө тэгж амар олон хөхтэй болно гэж боддгоо байсан чинь бидгүй яагаад ч юм би бүр одоо хүртэл нөхөртэй хэлдэг байхгүй. Би амар сонио би ийм олон хүүхдэд болоод би ингээд гэртээ байж гэн гэж би ерөөсө бодсоо байсан. Тэгсэн чинь ингээд одоо яг ингээд амар сонио олон хүүхдэд яг ингээд гэртээ ингээд суугаад ийм ээж болчлоо гэд тэгж ярьдیں۔ Нөхөртөөгөө. Тэгэхээр ер нь бол тэгж олон хүүхдэд болно гэж төсөөлөв. Ер нь бол нэг юм уу хоёр тий. Ер нь бол яг хоёр хүү хоёртай ч бодлоо гэж боддог гэсэн. За ингээл тэгээ ингээд одоо төсөөллөөс ингээд за өөр болцсон байна тий. Тэнгүүд л чинь 4 хүүхдийн ээж алцсан. Төрөх одоо ээж болж байгаа мэдрэмж бас ингээд айгүй тийм сонирн байдаг тий. Тэр яг мэдрэмжүүд танд ямар байсан? Тий. Яг нөгөө хамгийн анхны төрөлт бол угаасаа мэдээж хүн болгонд бол амар гайхамшигтай шүү дээ. Их хүн болно. Энэ хороо дээр тэгээд нөгөө хүү төрүүлнэ гээл тий. Амар ингээд хамгийн гоё мэдрэмжил тэрэл байсан л да. Хамгийн ихний хүүгийн төрөлт. Дараагийнх нь болохоор зэрэг би охинтой болсон байхгүй. 3 жилийн дараа. Тэгэл бас нэг охин хүүхдээ чинь дуу манд шаал өөлөд байгаа ч үтгэдэггүй. Зөөлөх нь тий арьс мал. Тий эхний хүү болохоос бүрстэ гэж бүр амар орилжсэн байхгүй. Тэгэл би бүр ингээ бүр гайхчихсан. Би нэг алс ярьслаа гэжсэн. Ингээ нөгөө нэг тийм сонио ингээ гинт ингээ би чинь амар хүүхдээ уйлаад би нөгөө тэр үед хийсрээр төрж таарсан байхгүй. Тэгээд нөгөө нэг ус маа нөгөө аль хэдийнэ нөгөө нэг гарцсан. Тэгээд амар багассан байна гэд яаралтай халганд орохгүй байна угаасаа хийсвэр төрөх юм байна гэд. Тэгэхээр би тийм үү за тэгвэл одоо ямар ч авралгүйгээр тэгэл хийсвэр төрсөн аахгүй. Тэгэл угаас хийсвэр гэдэг бол гэхдээ ингээ нөгөө өөрөөрөө төрөх өөр хийсвэр төрөх гэл адилхан хүмүүс өөр гэдэг. Гэтэл бид нар ч яг л адилхан нэг хүүхд тээж төрүүлж байгаа хийсвэр бол бүр амар хэцүү байхгүй. Хамгийн ер нь өөрөөр төрөхөөс илүү дараагийнх нь өвдөлт мөдлгээд айгүй хэцүү шттэ. Тийм гэсэн шттэ нөгөө ойдлоосаа ахуулаад тийм тэгээд мэдээж тэр бол ямар л сайн байх вэ те бүхэл бүтэн гидсээ ингэж одоо юу яаж сүүлж байгаа тийм. Тэгээд байж байгаа л гинт хүүхд уйлаад онгод. Хөө энэ юу ямар юу уйлаад байна гэдсэн чинь энэ өрөөнд чийл ганцаар байна штэ. Танаа л хүүхд уйлж байна. Ямар чанга туутай хүүхд гэсэн. Чамаг доороос чанга туутай хүүхд төрлөө гэж хэлчихсэн. Тэгэл амар гоё мэдрэмж тэгэл хамгийн түр гидсэн юу цээжинд бэр навчирж ич наагаал те тэр бас амар гоё мэдрэмж хамгийн гоё мэдрэмж байсан. Тэгэл стил эмэгтэй хүн болгон хэлдэг шиг ээжигээ бодсон гээл те тэр яг л бодд юм бил шүү. Яг л бодож гин үү? Яг л бодд юм биш ёо яана ингээд ямар гоё юм бэ гээл ингээл нулимс гоё ингээл байжсан. Тэгэл хоёр дахь нь болохоор зэрэг бол мэдээж охин төрөг амар зөөлөн яна
Миний хүүхд уйлч нөгөө манай хүүхд яага уйлсан гэлээ чийсэн. Тийм яг тэгж л төрсөн. Тэгэл 3 дахь 4 дахь бол тэгэл мэдээж ерөнхийдөө бас л ингээд тий ямар их царайтай. Эхний хоёр бол хүү охин хоёр ч юм бол угаасаа хүү охин гэдгээр ялгаатай. Тэгээд дараачихын болохоор манайх дахиад охин төрсөн. Тэгээд ямар царайтай болоо царайг нь харах хэлсэн гэдэг бодол хамгийн түрүүнд төрж ирсэн тий. Тэгээд хамгийн сүүлийнхтэй баталгаараа зэрэг ойрхон бүр айгу ойрхон төрсөн болохоор хурдан уйлсан уу яасан бэ баг эрүүл сар болоо хөл гар эрэхтэн зүгээр байна уу бас тэгэл царай нь ямар уу гэж ирж штэ эхний хүүхдээр бол юу гар хөлн бүтэн байна уу мэнүү гэж мэдэхгүй штэ тий тэр чанга дуйлангууд за амартай ч гэсэн нөгөө төрөөд уйлчлаа гэдэг тэр л амар чухал байсан. Хоёр дахь тэр энэ манай охин ямар зөөлөө үйл баг уйлсан уу гэдэг. Тэгээд дараагийнхтэр бол ингээл царайд сүүлийнхтэр болохоор бүр ингээд хамаг юм баг тэр нөгөө төрхөөсөө илүү юм бүрэн бүтэн эрүүл сарвал зүрх мөрх хамаг юм байна уу гэж баг тийж санаа зовд юм бэл. Яг бол нөгөө 39-д төрсөн. Айгаа орой төрсөн учраас хамгийн чухал юм чи угаасаа нөгөө эд эрэхтэн бүх юм нь баг барьж бол баг ингээд ийм байх хуруу мураг баг тоолоод баг тэгжсэн тэр мэдрэмжл тэгж л авт юм байлээ. Одоо ингээд хүүхдийн тоо нэмэгдэх тусам те олон хүүхдээ болох тусам ээжүүд бид илүү туршлагаж дийм байна, илүү ухааж дийм байна гэж харлаа. Би бол ингээл хоёр төрөхөд хоёр дээрээч би хуруу гарын шалгаагүй байдгийг. Тийм үү. Гурав дахь дээрээ мэдөө шалгана. За. Би тэгтээ болохгүй хаа. Миний хувьд л ингээд ингэж боддог би. Яг энэ миний л бодол. Бусад хүмүүс юу гэж бодох нь бас өөр. Хөө хоёртай юм чи яг одоо ингээд би ч гэсэн хүн байхгүй ер нь бол би ч гэсэн эмэгтэй хүн тэгэнгүүт л би бас амьдрмаар байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л ингээд миний хувьд хоёр хүүхдээ ингээд өсгөөд хараад одоо эмээ өвөгийн тусалцаач гэдэг юм уу тийм юм харьцангуй авдаггүй. Тэгээ яг ингээд өөрөө ингээд гардаал хараал ингэсний эцэст надаа юу бодогдож ийн вэ гэхлээр яг энэ хоёрыгаа л би гой бай. Энэ хоёртойгоо л ингээд үзэж тараал тийм. Энэ хоёрыгаа л чанартайхан болгох чи. За тэгээд бусад үед нь ингээд нөхөртөө тэгээд өөртөө цаг завыг зарцуулж иж би гоё илүү гоё эрүүл гэр бүлийг бүтээх юм байна гэж бодсон байхгүй юу? Яг зөв. Тийм. Тэгээд таны хувьд бол юу гэж бодсон энэ тухай? Одоо гэхэд хүүхдүүдийг төрүүлж өсгөхөд нийгэм мэн өөрөө ямар нэгдүгээрт хоёрдугаарт эрүүл хүүхд төрүүлэх биднэрт бас хэцүү байна. Орчин нийгэм бүх юмас ахуулаад ер нь хэцүү тий. Би ч гэсэн бас яг тэгж бодож исэн. Тэгтээ нөгөө хоёр хүүхд төрүүлчингүүтээ би ч айгүй эрт төрүүлсэн штэ. Эртж байхдаа бас оройлдоо 28 31-тэй төрүүлээд тэг би ч нөгөө тасралтгүй нөгөө 2003 оноос хойш 15 хүртэл тасралтгүй би ажилласан байхгүй юу? Амар их ажилласан. Өглөө гараад ингээд хайсан тий ингээд шинэ үед байсан шүү дээ та тий. Бид нар чинь өглөө бид нар 10 цаг гэж цуглаад бид нар орой дөрөв мөрөг үүрээр тардаг. Тэгэл буцаал бид нар өглөө 10 цаг цуглаад дахиад бид нар ингэдэг. Тасралтгүй бүтэн жилийн туршид 4 тоглолт хийдэг гэсэн. Тоглолтоо дуусангуудаа бэлтгэл гэж сарын тоглолт битэн сар явна. 45 хоног ч явна. Дахиад хөдөө явна. Би бол энэ хугацаанд бол би өөрөө амар сайн ээж байж чадаагүй гэж би өөрөө боддог байхгүй. Яг тэгвэл ажил хөдөлмөр би олны танил болох хэвээр би ингээд ийм байх хэвээр би тайсан дээр тоглох хэвээр би өөрөө жүжигчин би өнөөдөр ингэх хэвээр гэд би өөрөө тэр үед би амар сайн ээж байж чадаагүй гэж боддог байхгүй. Үнэхээр сайн ээж байж чадаагүй. Яг бол өглөө гараад хүүхдүүдэд хаяал явчихдаг тий. Манай хоёр хүүхд яаж өссөн яг тэр хамт байж чадаагүй байхгүй. Тэгэнгүүтээ би юу гэж бодсон бэ гэхээр яг тийм ээж байж чадаагүй. Тэгээ 15 оноос би шинэ үе продакшнаас гараад одоо ингээ хувийн уран бүтээлч хийж болж гисэн байхгүй. Тэгсэн чинь ингээ би бүр ингээ амар ингээ амарсан. Хөөх амьдрал гэдэг чинь юм байдаг юм уу? Оройны 7-оос 9 хүртэл амьдрал ийм байдаг лөө. Юу үлээ баг ингээд бүтэн өдөр гэртээ ингээд унтаад уцсгүй ингээд унтах чинь ийм байдаг лөө. Хүүхдүүдтэйгээ бүтэн бүх баяруудаар би хүүхдүүдтэйгээ ганцтай би хүүхдүүдтэйгээ баярлж үзэг шүү. Тийм үү. 3 сарын 8 тоглолттой 6 сарын 1 тоглолттой. Нэрээ дандаа тийгдэж шүү дээ. Бүх тоглолттой. Надад ингээд шинэ жилээр би бүр ингээд баг ингээд 31-т уралдаж орж ирдэг байсан тий. Хүүхдүүдийнхаа төрсөө өдрөч би байдаггүй байсан. Тэгээ би бодонгууд би амар ингээд наана би юм аз жаргалтай мундаг ээж мөртлөө би хүүхдүүдийнхаа одоо ёо ярихаар ингээд амар сонирн байна. Хүүхд ярихаар яг тэгдэм аа. Тэгээд нөгөө залуу тэр нэг хүүхдийн насанд нь байж чадаагүй байхгүй амар их ингээд хөдөлмөрлөөд одоо энд бол
амар Монголд ер нь юу ингээ айгүй юм ярихаар үлч та. Зүгээрээ. Угаасаа хүүхэд ярахаар бүх хүн тэгдэг. Би хүртэл ингээл хүүхдүүд ярахаар миний ингээл хоолой зангираад Тэ нөгөө хүүхдүүдийнхэн тэр гоё үеийг би мэдэрч чатаагүй өнгөрцөн. Тэнгүүтээ би ингээд би ингээд би өөр амар супер байгаа тоххой ингээл тайзнэр гараад амар мундаг жүжигч ингээл амар суперл байгаад байдаг. Гэхэд өнөөдөр би хүүхдүүдийнхэн бүх гоё цаг үеийг хамт байж чадаагүй, төрсөн өдөрт нь байж чадаагүй, сургуульд ороход нь 9 сарын 1-нд нь хүртэл би хүүхдүүдтэйгээ байж чадаагүй тий. Тэгээ одоо би тэр үед нь би амар харамсдаг. Хамтдаа бүтээх дурсамж хүст. Үлгэр мэт мөрөөдлийг бодит зургаар уралхад хайраар гэрэлтэх бяцхан өрийн минь инээмсэглэл хамгийн гоёхон цэцэг мэт үзэсгэлэнтэй. Бидний нандин агшин ээж охидын гоо сайханд зориулав. Одоо би тэнгуүтээ би харамсахтаа би юу гэж бодсон бэ гэхээр хүн ер нь юуны төлд амьдрт юм бэ? Хүн ер нь зүгээр л айгуу сайхан амьдрах хэрэгтэй юм байна, тий? Амьдрах хэрэгтэй, үр хөвгттэйгээ айгуу гоё аз жаргалтай байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлийнхээ хоёрыг би болохоор зэрэг 18, 20 онд яг дараалтаа төрсөн. Тэгэхдээ би бол ихэнд 18 оныхоо хүүхдийг бол би бүр яг ингэж төлөвлөж төрсөн байхгүй юу? Тэгээд би 18 20 онд би хоёулангийн дараалаад би төрүүлсэн. Одоо би бол зүгээр л амар сайн ээж гэж өөрийгөө би хэлж чадна. Яг бол би зүгээр урлагийнхаа зүгээр хобби маягаар өнгөрөөж байгаа. Би бол шаардлагатай юмдаа л тоглож байгаа. Би хүүхдүүдийн бага насыг одоо би яг өмнөх хоёртоо байж чадаагүй тэр гоё тэ хамт байж чадаагүй бүх цаг үеийг би одоо хоёр багтаа яг зарцуулдаг байхгүй. Одоо би бол 4 хүүхдтэйгээ яг байдаг. Арай хичээлс дарагт нь хоолоо ягээд ингээ байждаг. Ингээ яг тийм байдаг. Яг бол надад алдсан цаг хугацаа байхад эргээд буцаад би тэр цаг хугацааг дараагийн 2 хүүхдтээрээ авах хэрэгтэй байна гэж би батсан байхгүй юу. Тэгээд хүн юу юм бэлээ? Чадлынхаа ирээр юм уу? Амьдралынхаа болцоогоор яг тэгж төрүүлэх хэрэгтэй юм байлээ. Хэрэв болцоотой бол мэдээж болцоо амьдрал ах уу амьдрал нь хүрэлцээтэй хүүхдүүдэд боломжийн сургууль сургаж тийм чадах бол хүүхдүүдэд тгийж сурах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол олон хүүхд төрүүлэх хэцүү шүү дээ. Тэдрийг ч заваа би өөрөө ч гэсэн бас хүн шүү дээ. Яг чамтай адилхан байхгүй. Би бас амьдрмаар шүү дээ. Би өнөөдөр аялмаар байна. Би зугаалмаар байна. Би амар гоё аз жаргалтай амьдрмаар л шүү дээ. Тэгт чи ингээд хүүхдээс хүүхдийн оронд гарч чадахгүй байхгүй. Тэнгүүд маар найздаг байхгүй. Чи 3 охин нэг хүүтэй юм шүү дээ. Хүүтэй амтай хүү төрүүлээч гэдэг байхгүй. Үгүй. Би төрүүлэхгүй. Хангалттай болсон. Надад нэг хүү байна. Хангалттай. Одоо би 14-тэй хүүхдтэй байгаа. Дахиад би нэг хүүхд төрүүлэх юм бол 14, 15 насны зөрүүтэй энэ хоёр биендээ яг хантай байж чадахгүй. Хэзээ ч чадахгүй л байхгүй. Тэгвэл бусдын амьдралыг хүмүүс амар шүүж ярьдаг шүү. Одоо 3 хүүхдтэй болсон. Тэний хүн 3 хүүхд гаргадаг шүү дээ. 4-тэй гаргаач гэл. Яг бол бусдын амьдралыг мэдхгүй байж ич бусдын амьдрал руу ярьдаг тийм хүмүүс маш их байдаг. Гэхдээ одоо харьцангуй арай бас өөр болж байна те. Арай нэг мараа гайг болсон. Нэг хэсэг бол ингээл чи тэгээж чи ингэж одоо бай гэртээ сууж байгаа дээрээ бушуухан гаргаач гэл те. Тэгээ би нэг зүйлийг анзаарсан байхгүй ингээд манай бас найз охин
завгүй ээж. Тэгээ би болонгууд л ингээд би ингээ харьцуулагдаад идэгсэн аахгүй. Би бол ингээ гэртээ хүүхдээ хараа суудаг ээж. Тийм төрлийн хүн байгаа аахгүй. Тэгэнгүүт л яг ийм ажил хийдэг ээж, завгүй ээжүүдийн ард яг ийм гимшил явж идэг юм энийг би бүр айгүй мэдэрсэн. Яг ингээл ярихаараа би чамшиг байхыг хүсдэг. Би хүүхдүүдээ гэртээ ингээ хараад байж байхыг хүсдэг. Гэхдээ би чаддаггүй тий чадаагүй. Гэхдээ хүний онцлог гэж бас байгаад байна. Хүний мэрэгжлийн онцлог гэж байна. Одоо жишээлбэл таны эмэгтэй хүний хувьд уран бүтээлчтэй жүжигчин хүн чинь яг нэг хэсэгхэн үе вэ штэ тий. Тэр үе дээрээ ялалцмаар байна штэ тий. Тэгэнгүүт тэр боломжийг та бол айгүй гоё ашиглаж чадсан байгаа байхгүй. Би бол таныг сайн байна гэж хэлмээр байна. Яагаад гэвэл та тэр боломжийг ашиглаад авцсан байна. Хүүхдүүдээ тэр хугацааг гаргаж чадаагүй гэж та бодсон бол юм шиг байгаа хэрнээ яг гаргацсан л идэх байхгүй. Одоо хүүхдүүд чинь та намайг баг байхад ингээгүй та тэгээгүй гэхгүй азтэй. Гэхгүй. Тийм. Тэгэхээр тэл нэг юм сэтгэлийн нэг юм мухарт нэг юм байгаад байдаг байхгүй. Тийм. Таны нөгөө гимшиг сэтгэл чинь тэнд байгаад байна. Тэгвэл хүүхдүүдийн хувьд яадаг гэж ерөөс тэгдэг юм бэлээ. Ээж жаргалтай ээж инээж байгаа л бол тэр хүүхэд л жаргалтай байд юм бэлээ. Би тэрийг аягуусаа ойлгосон байхгүй. Тэгэхээр ээж хүссэн ажлаа хийгээд те ингээд гоё явах чинь гоё шүү дээ. Тийм гоё явж хахад хүүхдүүд ч гэсэн тэр ээжигээ хараад жаргалтай байд юм байл шүү. Тэгэхээр та тэр тал дээр бас тэгж бодож болохгүй шүү заяа. Гэтэ айгуу сонио юм бэлээ. Хүн ингээд нөгөө нэг амар их ажиллаж агаад огцом гинт гэртээ би ч нөгөө тайзан дээр алаад тайзан дээр ингээд тоглолдог ингээд амар ирч хүчиг тайзан дээр гарахаар л надаас амар ирч хүч гардаг. Ингээд хүмүүсийн өмнө гарахаараа л би ингээд бүр энергийг авдаг тийм төрлийн юм баггүй юу? Тийм, яг тайз гэдэг чинь хүнийг ингээд нөгөө амар гоё ингэж нөгөө нэг одоо тайзнаар гараад энерги авдаг хүн байдаг тий. Ингээд ажиллаа хийхээр энерги авдаг төрдөг. Тий. Ингээд тайзан дээр гарахаар. Тэнгүүд яг тийм байжгаад дараалаад хоёр ингээд ойрхон төрчихгүй. Тэгсэн чинь нөгөө яг ингээд депресд орд юм блэ. Тий. Шууд ингээд би бүр амар ингээд бараг ингээд нөгөө бараг галзуурахын нааталт болж байгаа байхгүй яад бол амар өдөр шингөө ингэжсэн хүн чи гинт огцом 3 жил гэртээ ингээд дараалаад 2 хүт гаргаад төрсэн чинь бараг юу хэлээ би чи яалаа ялээ эн чи хорвоодлын юу хэлээ би чи ямар хүн блэ гээл те. Тэгээ би өөрийгөө юу гэж бодсон бэ гэдгсэн чинь яаж тайвшруулсан бэ гэж бодсон чинь би өнөөдөр би хүн бүтээж юм. Би өнөөдөр тайзан дээр залуунасаа би өнөөдөр хандлтаа бүх хүссэн дүрдээ тоглолцсон. Надад одоо хүсээд ах дүр байхгүй штэ. Отхон туяа чи өнөөдөр хангалттай тайзан дээр чи 10 хэдэн жил чи тайзан дээр өдөр шөнөгүй тоглосон штэ. Хүссэн кинонда тоглосон штэ. Чи хүссэн нэвтрүүлгээр орсон штэ. Чи хүссэн мэрэгчлээ чи хийсэн штэ. Тэгэхэд танаа нөхөр гэдэг чахаа өөртөө би яар. Маа нөхөр чи найрагчтай ингэ төгссөн штэ. Гэхдээ маа нөхөр ганц ч удаа мэрэгчлэр ажиллаж үзег байхгүй. Нөгөө миний төлөө гэр бүлийн төлөө өөрөө золиослдог. Гэр бүлийн хувьд тийм. Бүр шууд золиослоод тэр хүн ашлаагүй. Тэгмэд энэ хүн ингээд амар туртай хүсэл сонирхол мөрөөдөлтэй байж хатна тий. Тэр хүнийг би өөрөө золиослчоод өнөөдөр би өөрөө амар супер ингэж тоглолцоод амар олны танил манил болчоод юм мундаг байчаад тэг өнөөдөр 2 их дараалж гарангуудаа би яагаад ингэж стресстэй байгаа юм бэ? Болохгүй гэд өөрөө өөртөө ярьж эхэлсэн. Тэгээ өөрөө өөрийгөө ингэ тайвшруулсан. Тэгээ ер нь бол айгу болсон. Миний стресс бохомдол айгу болсон. За хоёлаа юм блэ. Стрессний тухай ер нь аль ярилцсан заяа. За. Эхлээд ярьсан баха. Ярилцсан төр хүлээж аваарай. Манай ерөнхий ивент тэтгэгчээр Манчкын брэнд ажиллаж байгаа. Аха. Хүүхдийг төрсэн цагаас нь эхэлж халамжлана гэд бүр яг төрсэн цагаас нь эхлээл ам арчилгаа байна. Бор хоолнд, нэмэгдэл хоолнд нь орохт нь яг хүүхдийн нөгөө нэг юм амны хөөрхөн жижиг булчингуудад тохирсон юм саруултай аяга ингээд бүр 12 сар хүртэл ингээд байдаг байхгүй юу? Тэгээ манай ерөнхий ивент тэтгэгчээр бидний дэмжиж ажиллаж байгаа. Тэндээ бас нэмэгдэл хоолнд орж байгаа хүүхдтэй ээжүүд ахын бол Манчкын брэндийг сонгоорой гэж би бас энэ үгээрээ зөвлөмөр байна. За хоёлаа яриа цааш нэрвэжлүүлээ. За тэгээ ингээд 4 хүүхдтэй болсон ажил мэргэжлийн хувьд ингээд яг эхний 2 дээр бол ингээд завгүй байсан. Энэ болгоныг яаж зохицуулж ив та? Манай ээж ч айгүй эрт өнгөрсөн. Тэгээд манай хатам ээж маань бас ер нь хүүхд харагдaltaараа айгүй маруухан ер нь харж байгаагүй. Тэгээд манай хатам бас эрт өнгөрсөн. Тэгээд
аав маань болохоор зэрэг бас хүүхд гарах боломжгүй нөгөө байсгээл жоохон харвчаад байдаг гэсэн. Тэгээд яг үндэ манай тал дээр бол тийм хүүхд гарах тийм эмээ өвөдөл бид нар ямар ч нөлөөлөл үзүүлээгүй. Тэгээд нөгөө дүүнэр их харуулдаг байсан. Одоо хөдөө гадаанаас нөгөө оюутан дүүнэр мөнэр айгүйх манай хүүхдүүдийг харж ирсэн. Тэгээд айгүй хөөрхөн тийм хөрхөн охтууд маань манай хүүхдүүдийг харж ирсэн. Тэгээд нөхөр маань өөрөө болохоор зэрэг бас цагийн ажил тэр үед хийжсэн. Нөгөө зигзагт ажиллаад өглөөний 8-аас орой 6 хүртэл ажилладаг. Тэгээд тийм байсан болохоор ойрын цагаараа өөрөө хүүхдээ харцдаг. Тэгээд ер нь бол манай нөхөр л айгүй мундаг гэж боддоо шүү дээ. Тийм. Тэгэхээр яг нөгөө хүүхэд нь харах хөнгөө тийм эцэг эхчүүд яг л болгодог юм байлээ. Өнөөдөр гэхэд л манай хоёрыг харах хүн байхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүл тэгэл бит хоёр яалтчгүй за хоёлаа чи тэдэн цагаас тэгж ирээд би тэдэн цагаас ингэж ирээд хоёлаа инги гэд. Тэгэхээр бас эцэг эхчүүдийг айгүй хариуцлагат суулгад юм бэлээ. Хүүхэд чинь давхар тэгээ бидрийг бас давхар ингээл хүмүүжүүлээл яваад идэг юм байлээ. Тэгээд хүмүүжил гэж ярьснаас ингээд та ээжигээ ингээд эрт алдсан гэд тэгсэн штэ сая. Гэхдээ мэдээж тодорхой хугацаанд ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа гэж байгаа тий. Тэндээс ээжээсээ авсан гоё хүмүүжил юу вэ? Манай ээж чинь нөгөө айггүй тийм мундаг хүн байсан. Нөгөө зан сайлтай айлд хүн болгон цуглаж, замаг сайтай дуран шуу болгон цугладаг гэдэг шиг. Миний ээж чинь амар мундаг хоол идэг. Өөрөө тоогооч мэрэгчлээ. Хөдөө гадаанаас маш олон хүн ирнэ. Тэгэл ерөөсөө ээж өглөө шөнө өрөөгүй хитэн машин хүмүүс ирээл тэгэл тэр дүүрэн тогоо дүүрэн хоол игээл нөгөө хүмүүсийг маргааш нь дагуулаад цаах мах яваад имлэг дагуулж яваад яг тийм хүн байсан байхгүй юу. Тэгээ ээж маань өнгөрөөд манад бүр хин ч ирэхгүй шүү дээ. Манай бүр хөдөө гадаанаас хүн ч ирэхэ болцсон. Тэгэл ингээл алах болчт юм билээ. Тэгээ би ээжээсээ миний өвдөд тэр үед бол нөгөө ээж нар болохоор зэрэг нөгөө би ч нөгөө бас эмээгийн хөвт байхгүй юу. Манай эмээ ч бас намайг яг өнгөрслөө би эмийнхаа үрт байж гад өнгөрсөн би ч бас яг эмээгийн хүүхэд тахгүй. Тэгээд манайх чинь зургуулаа айлаа. Тэгээд би ээжийнхаа тэр амар гоё хоол хийдгийг сурсан. Одоо бол би айгүй гоё хоол хийдэг. Тэгээд айгүй хүмүүсийг дайлдаг. Тэгээ ер нь бол айгүй буянтай хүн айгүй хүмүүсийг дайлж хоол өгдөг гэж хүмүүс ярьдаг. Тэгээ тэрнтэй адилхан мэдгүй ягаад ч юм би айгүй хүмүүсийг дайлж хооллож ундлах амар туртай. Тэгээ ээжийнхэн тэр занг айгүй хөвлөсөн. Манай ээж чинь тэгдэж шít. Босоод нэг атхын чиний гурил зураад хоол ичгэд энэ хүнээс юу гараас гар дутуу гэж хэлдэг байхгүй. Нэрэл бодоодсэн чинь ороод ирсэн хүнд аяг цай өгөөд нэг сайхан аягхан хоол шүд буслахад нэг жоохон гурил зураад өвчөд тэр нэрээ ядаад тахын байхгүй л байхгүй. Тийм бим чинь миний октод өглөө босоод би тэгтээ аяг унтдаг хүтсэн шин. Хараа нэг 12 хүртэл өдөр хүртэл унтдаг гэсэн. Тэгэл манай ээж басан гут чинь ингээл хоол бол ингээл хийцэн байдаг. Тэгэл юусэн ээжээсээ яг л тэр имийг сурсан. Манай ээж маш их угаалга хийдэг гэсэн. Харин тэрийг сураагүй. Тэгтээ хоол идгийг сурсан. Хоол идгийг нь сурсан. Тэгээ миний имээ чинь бас аюу мундаг хүн байсан. Тэгээ би имээгээсээ одоо манай имээ чинь бүрээд гутал ойдог гэсэн байхгүй. Тэгээ дээл ойдог гэсэн. Манай ээж тэрийг сураад би дээлийн ойжуулж чадахгүй л дээ. Тэгтээ эмийнхэн бүрээд гутал ойдог. Тэгэл хайлмгүй майлмгүй хийдэг мэдэг. Ер нь л тэгэл бүхэл ер нь хөдөө ах үед ер нь бүхэл эмээ хийдэг. Одоо эмэгтэй хүн гэхээр ганцхан хоол идэг биш шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг маань би үлдэж чадчих их хүн гэдэг маань бүх төрлийн юмд юм нюанстай байх хэрэгтэй юм байна. Би одоо бүх төрөл юм жижигэн зүйтэй байхгүй. Волейбол тоглоно, сакс тоглоно, хөл бөмбөгч тоглолцдог, бүжиглждэг, дуулцдаг, юу ч хийчдэг, одоо яг л түлээ хагалж угаасаа тийм шүү дээ. Түлээ хагална, гадаагаараа мод хөрөөд чинь усандаа явцдаг, хоолоо гараад тийчдэг, ямар ч юм угаачдаг, ямар ч асуудалгүй хүүхдээ өөрөө ингээ харчдаг, хоолчдаг, үндэг гэд би ингээ ер нь манай ээж яг тийм байхгүй. Яг ингээл тийм бүр амар хурдан хөдөлгөөнтэй. Ээжигээ дагаад би ингээд уулан болон жимс ингээл түүгэл ингээ явцдаг. Яг тэрнтэй адилхан уулахад мадаар ингээ явцдаг. Тэгэхээр эмэгтэй хүн гэхүүгүй ээж хүн ер нь л тийм байт юм бэл. Бүх төрөлд ингэж бүх төрлийн нюанстай тэгээд юу ч хамаагүй хийждэг. Тэгээд яг ээжээсээ бүхэл яг тэр цаанаа сурсан. Хоол хийх чадварыг ингээд авсан гэдгийгсэн шүү дээ. 4 хүүхдийн хоолыг хийхэд бас л чадвар угаасаа шаардна. Тэгээ сүүлийн үед нэг юм болцсон байна. Та анзаарсан уу? Ингээд хүүхдийн хооллолт аягүй чухал болсон. Харин тийм. Ингээл нэмэгдэл хоолнд орохоор нь юу идүүлэх юм, юу уулгах юм гээл тий. Тэрэн дээр та яасан бэ? Ер нь ингээд 4 хүүхд дээр хоолны тал дээр яг яаж ийсэн? Ямар ингээд зарчим баримталсан? Тэгэхээр эхний хоёр дээр бол яг үндэ нөгөө яаж ч өнгөрснөө баг мэдэхгүй байгаа байхгүй юу? Сүүлийн хоёртаа бол их ойрхон байсан. Тэгэл ер нь орой төрөх тусмаа ер нь хүүхний сууч багасчтэй юм билээ шүү дээ.
Тэгээ би чи ер нь нэг дээдлэл хоёулангийн 6 сар хүргээл хүүхнээс нь гаргасан. Тэгээд эхнийх нь болохоор баг нэг 4 сар мартаадаа гараад дараагийнх нь нэг 6 7 сар хүртлээ гаргасан. Гэтэ яг энэ бол хүн болгоны одоо онцлог л та. Би бол биеийн организмын л онцлог. Тэгэхээр ингээд зарим хүмүүс 1 2 3 хүртэл хүүхдээ хөөхөдөд байхгүй. Гэтэ энэ бол зөвхөн миний л бодол те. 6 сар гэдэг хүртэл хүний тижэл гэдэг бол хамгийн тижээлтэй хоол. Тэрнээс хойш ер нь бол хүнээс өг жоохон баасгал зүгээр юм шиг санагддаг байхгүй юу? Тэнгүү зарим найзтай хэлэнгүү зарим нь үгүй өста нэрэ хөгчл байвал бараг тэр чин зүгээр гэж тэгдэг те. Мэдгүй тэр бол миний хүний л байна. Тийм. Тэнгүүд ингээд бид нар ингээд 6 сараас хойш бол бид нар чинь хамаа замбрааг хоол иддэг шүү дээ. Тэр хоолт чинь миний хүүхний зүгөр хүүхдэд очиж байгаа шүү дээ. Яг бол 6 сар болчихгоо бид нар хамаагүй алуун ногоотой мэдэл хамаа замбрааг хоол иддэг тий. Надад бол тэр буруул санагддیں۔ Гэхдээ мэдгүй тэгээд зарим хүмүүс нь тийм үгүй хүүхний зүгөр хоолж ивэл дахлаа сайн мэй гэж ингээд ярьдаг. Тэгэл хувь хүний л онцлог. Тэгэхээр би нэг амар олон төрсэн болонгууд сүмэн багсцсан байхгүй. Тэгээд багсангуудаа нэмэлт хоолнд юу н оруулж эхэлсэн. Тэгээд нэмэлт хоолнд хамгийн түрүүнд оруулахдаа би дандаа будаа буслахад тийм жижигхэн будаа буслангуудаа будааны шүүсээр оруулж эхэлдэг. Ер нь бол манай дөрвөлөл ер нь баг тэгж ирсэн. Тэгэл баг тэгэд нөгөө сүүлийн хүүхдүүд байна бүр гоё нэмэлтүүд амар ирдэг болсон тий гоё будааны янз янзын гоё цотон шүлнүүд усны халуун ус найруулад ингээд өчтдөг тийм гоё цотонгууд. Тэгэл бэлэн ногооны нухшнууд ямар гоё юм бэ тий тийм нууд аюу гарсан. Хуучин болвол бид нар чинь бас л мэдгүй айгу хэцүү байдаг гэсэн алим жигнэл нөгөө брокколи биш брокколич бол тэр үед бас хэцүү байдаг гэсэн. Одоо 14 жилийн өмнө гэхээ луу алим жигнэж ягаад тэгээд нухаад өгдөг байсан тийм байсан. Тэгвэл яг одоо манай бас ерөнхий энд итгэгчээр Baby Bear Isis Farm хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эхнээс нь одоо гоё танилцуулнаа. Энэ бол яг нөгөө хүүхдийн нэмэгдэл хоолнд оруулахад зориулсан. Сүүн гоё тий. Тийм, сүүнгээрээ бас алдартай. Тэгээд та онгойлгож үзэх үү? Би та онгойлгож үзсэн дээр танд бэлгэлж аа. Баярлалаа гинэ. Ямар хөрхэн савлгаа мовлгаа гоё даун тормортой. Эко ерөнхийдөө бол нөгөө Baby Bear ч эко органик гэдгээрээ айгу алдартай. Тэгээд энэ нухшин гэх юм бол бас яг одоо хэдүүлээ жимсийг органикаар шууд бэлэн идэж болох нэ. Идэх тийм боломжтой болж байгаа гэсэн. Ямар гоё юм бэ нараа. Ийм гоё. Бас хараа. Тэгээ одоо ингээд жимснүүд ингээ өөр байнгут одоо өтгөн хатдаг ш хүүхдийн. Өтгөн хатгаад одоо наатлын лиртэй гөхөд өтгөн шингэрнэ. Тэг ингээд жимснүүдийн орцны харилцаанд нь бас ингээд цаанаасаа бүр ингээд нэгтгэцсэн юм байлээ. Тийм байна. Өстой гоё юм байна. Би эдний нөгөө сүг хэргэлтээ. Тийм байна. Наа чи нөгөө кашн. Энэ үү? Тий. Наа кашн болохоор ямар нэгэн харшилтай хүүхэд байсан ч идэж болно. Ямар гоё юм бэ? Энэ араа соокгүй шүү дээ. Тий. Эдний нухшнууд нь бас гоё. Луунгийн шүү дээ. Яг ногоонууд нь яг органикаараа. Маш нөгөө нэг 2 хүүхэдтэй байхгүй 2 ойрхон. Одоо том хоёр нь бол харьцангуй барьцхан байгаа байдаг байхгүй. Нөгөө хоорондоо булаацалтаад байдаг. Тэгээ шүү дээ. Яг булаацалт юм л зодтолтно. Тэгээд нөгөө адилхан хувц авч өгөхгүй бол бас яг хоорондоо яг тэгдэг байхгүй. Тэгсэн чи яг 2 За ашгүй дээ. За тэгэнгүүт л дараагийнх маань Isis Farm байна. За Isis Farm бол яг нөгөө арьс арчилгаанда миний хувьд бол номер 1 гэж би боддгийг. Тий. Яг гэр бүлэрээ хэрэглэж болно. Жирэмсэн ээжүүд бас хэрэглэж болно. За тэгээ энэ дотор маань болохоор та хэрэглэж үзчихсэн үү? Үгүй юм байна. За тэгвэл үзээрэй заяа. Айгуу гоё. Нөгөө 2-4 хажуудаа тавьчихгоо та. 4 хүүхэдтэй дөрүүлэнд нь хэрглэж болно. Ямар гоё юм бэ? Биеийн бүр үнэхээр гоё шүү дээ. Одоо энэ сүлд нэг энэ хажуудалтай энэ ато гэ бичгтэй гарсан байлээ. Энэ болохоор нөгөө бүр илүү сайн чанарын. Одоо нөгөө Монголд хүүхдүүд амар их юм диабеттэй төрдөг болчихсон тий. Арсны харшилтай. Тэр харшилтай ерөнхийдөө бол яг одоо миний бодлоор Монголд номер 1 байгаа. Тийм. Тэгээд юм нарны тас. Энийг танаа хоёр жоохон ч бас болно. Тийм ээ. Тийм kids гэсэн байгаад. Гэтэ таач болно. Танаа нөхөрч ална. Тэгээ ээжидтэй бас зөвлөхэд одоо эд нөгөө нарны хурц тояа итгэвчж байгаа тийм. Ийм үед тий ээжид маань ч гэсэн Isis Farm-ын нарны тас болон бие арчилгааны арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За тань баярлалаа. Ямар гоё юм бэ? Зөндөө гоё бэлэгтэй болчлоо. Манайх нэрээ зөндөө бэлэгтэй. Ямар гоё юм бэ? Дахиад худлаа. Дахиад байгаа. Тийм тэгэхээр яг би таны нөгөө сая хүүхдийн хоолтын тухай ярьсан болохоор эдрийг
хэллээ. Тий та тэгээд хэлээд өгчлөө. Тий хэрэглэж үзээг бол бас гоё хэрэглэж үзээрэй. Baby Bee бол мэдэн л дээ би манай сүүгийн нэргэлтэй гэсэн. Тийм. Тэгсэн одоо айгүй гоё төрлийн юмнууд нэмэгдсэн байна тий. Тэгээд та эсэс фармынхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Ер нь манай хүүхдүүдийн хувьд бол манай хүү харшилтай. Танаа хүүхдүүд хэр вэ? Харшламтгай юу? Ямар вэ? Нөгөө юу яа тийм бэ нөө хашилч угаасаа нөгөө удамшилт юм ба штэ. Би ч нөгөө хамгийн томьёогоо гидсэн дотор байж захтаа нөгөө дандаа алхаж явдаг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө дандаа алхаал явж байгаа нөгөө дандаа манайх чинь 25 дахь эмээс ингэ тэнд байдаг гэсэн чинь тэгж явж байгаа байшилтай болцсон байхгүй. Тэгээд ногооны хашилтай яаж явж байгаа? Зүгээр ийм том жирэмсэн гидстэй зүгээр алхаж явжсэн чи дандаа нөгөө манай Улаанбаатар хот маань ер нь шарилжны айлэргээ гэдэг те. Тэгээд нөгөө мэдгүй нөгөө тархлаа төрөөс уларцсан явж байгаад тэгээд ногооны харшилтаа би өөрөө одоо 6-7 сар наадам өнгөрөнгүүтлэг нэг харшил. Тэнгүүд манай охин яг тийм харшилтай. Би бас одоо Монголд үн харшилгүй баг алга те. Тэгтээ нөгөө биений харшил гэдэг юм бид шүү дээ. Тэр чин болохоор зэрэг арсан дээр харшил бол удамшдаг юм шиг байлаа. Би болохоор зэрэг тэгж утсан. Би нэг жирэмсэн байж хатаа тэгчихсэн аахгүй. Би ер нь лаазалсан бүтээгдэхүүн гэдэггүй байхгүй. Лаазалсан болоод одоо нэг юм дандаа таршилсан ногоо могоо ерөөсөө иддэггүй. Надад нэг юм шигтэжсэн байхгүй юу. Отгоо хизээч битгий жирэмсэн бахта юм лаазалсан таршилсан одоо юм халуун ногоотой битгий дээрээ аль болох тэрийг дараарэ. Тэгэх юм бол хүүхд чинь эрүүл сараар гараа шүүсч. Ёстой нэр би ёстой иддэггүй. Тэгсэн чинь ерөөдөөс манай хүүхд тийм дөрөвгүй. Айгуу сайн мундаг биш. Тэгэхээр ерөөс энэ дарсалсан ногоо одоо тийм лаазалсан бүтээгдэхүүн чинь угаасаа жирэмсэн багт хамгийн ортой гэж байгаа байхгүй юу? Тийм л дээ. Хүүхдүүд нөгөө юм шар байгаад гардаг шүү дээ. Шарлалттай шарлал өндөртэй гардаг хүүхдүүд ээж нь бас яаж идэж ууж байгаас шалтгаалж тэр чинь бас гарт юм билээ шүү дээ. Тэгэхээр манай одоо эхчүүд жирэмсэн эхчүүд байна лаазалсан бүтээгдэхүүнээс бүр ингээд шууд ингээд жирэмсэн боллоо бол шууд татгал зарил гэж би бүр яг уриалмаар тий. Лаазалсан бүтээгдэхүүн бол тэгэхээр дэм шүү. Яг үн тэр чинь нөгөө хадгалагч нөөшлөх ингээ бодис мэт зорцсон байгаа даа тий. Хүүхдтэй болъё гэж төлөвлөж байгаа бол яг төлөвлөхөөс өмнө л өөрөө ирүүл байгаарай. Ирүүл байгаад ер нь тэр 1000 хоног чи ингээ маш чухал аа. Чи 1000 хоногт л маш чухал, маш сайн байж чадах юм бол хүүхчээ окей. Асуудалгүй төрнөө. Тэгэхээр яг л нөгөө бидний бас нөгөө хувийн зохион байгуулалт маш чухал болоо гэж чинь тий. Хүүхд төрүүлж өсгөн гэдэг мэн зүгээр ингэж явж байгаа л төрүүлчих бол одоо биш болсон байхгүй. Хуучин бол бид нар залуу зандан бахта юу ч болоогүй ч ингээл нэг төрүүлээл гээл дайжтай ингээл ингээл явдаг байсан те. Тэр үед мэдгүй яг нэг үдсэн чинь манай хоёр том байна ингээл айгу ингээл том болцсон те. Одоо бодоод эхлэнгүүт нэрээ одоо ингээд төрж байгаа одоо ингээд утаанаас ахуулаад те. Ингээл идэж ууж байгаа юмнаас ахуулаад бүхэл юм тэгээ дахиад өргөөс айгаад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Би бол одоо яг болоо ингээ болцоо одоо 4 хүүхэдтэй хангалттай. Тэгээ 4 хүүхэдтэй гоё. Надаас 4 олон хүүхэдтэй ээжүүд угаасаа мундаг л да. Маш мундаг санагддаг. Тэгээ та сая нөгөө ингэсэн шүү дээ. Ингээ гэртээ суугаад яг хоёр дээр нөгөө гэртээ суугаад ирсэн чинь ингээ их ажилтаа яжгаад гинт ажилгүй болцсон. Депресссэн гэдэг. Тэр үе ингээд амар хэцүү. Надад бас тохиолдчихсан байхгүй яг энэ үе. Тэгээл би чинь ингээ савлын үйл уйлж гал ингээл гомдоол хинт чамаагүй гомдоол мэдрэл муутай юм шиг тий. Та тэрийг марч аваа. Гол нь өөрөө яг ингээ мэдэрсэн үү? Амар би депресстэй динда гэлөө. Гэхдээ тэрийг мэдэрдэггүй юм байлээ. Ихэнх нь мэдэрдэггүй гэж байгаа байхгүй. Тэгээ мэдэрхгүй байжсан чинь манай нөхөр надад тийхгүй хайр чи нэг л биш байгаад байна гэдэггүй. Би яхалаараа биш ээ тийм ээ ингээл тий ингээл эхэлж байгаа штэ бас ингээл мэдрэл тий. Харин яг тэгдэг. Тэнгүүд чи ингээл тэгэл бодоод өсчил нэрээ би яг ингээл юу ч болоогүй байхад ингээл хүүхд уурж муурлаад гинт орилж морилол тий. Яг ингээд байгаагаа мэдэрсэн байхгүй. За би юу нь яг болохоо үйцсэн байна. Тий болохгүй байна гэд. Тэгэл ер нь өөрийгөө ер нь хянж эхэлсэн, захирж эхэлсэн болохгүй юм байна гэд. Тэгээ ядаж тэр үед нөгөө ковид таарад тийм биш тий. Карантинлаад тэгээ нөгөө дэлгэц мэлгэцээр нөгөө тайз мэзний уран бүтээлүүд багассан. Тийм байсан ч болоод ч юм уу амар би чи ингээл бид нар ингээд яг тайзан дээр гараагүй будсан байж байгаа хүмүүс яг тэгж ярьдаг байхгүй ингээл
тайзнаар гарах гэсэн чигээр унтаад босч тайзаа гарах гэсэн чи зүүдэлж штэ. Чи гутлаа мартцсан хувцс нь олдохгүй байна гэж зүүдлээд гээд яг ярьсан чи сүйд би үлзэхтэй. Нэм яриад хойлоо нөгөө нэг битэр хамт жүжиг үзчихээ таараа явжсан нэр. Тайзд гарш ойлоо нэг тайз майзнаа гарах юмсан гоё шүү маяг шүү гэж ярьсан чи. Тайз нь зүүдэлдэгтэй гэсэн чи тийс зүүдэлдэг штэ. Хувцаа олохгүй. Хүй би хасыг тэг зүүдэлдэгтэй. Хувцаа олохгүй байна гэж зүүдлээд идэгтэй гээд. Тэгсэн чи ингээ тайзнаа гарахаар гутал нь олдохгүй. Тин тэгэл намайг дуутгаад би нэг гутлаа олохгүй тайз дээр яг тэг зүүдэлдэг байхгүй. Тэгээ тэр тухайга битэр ингээ яриад баах инэлж яана яг тэг зүүдэлдэгтэй гэд нэр бас тэг зүүдэлт юм штэ гэд. Тэг ер нь бол хүн ер нь бол тэ хүний амьдралын хамгийн үнд зүйл нь яг юу юм бэ? Өнөөдөр гэр бүл байхгүй. Өнөөдөр миний ард талд 1000 ингээд хүмүүс одоо над руу дайрсан ч гэсэн миний ард талд бацаа үлдэх хүн, миний айн, миний үр хөвгтөл үлдэх байхгүй юу? Тэгэхээр хүн боломжтой үедээ үр хөвгтөд цагаа маш сайн зарцуулах хэрэгтэй юм л шүү. Тэгээ манайх болохоор зэрэг 7 хоногт нэг өдөр гэр бүлээр ингээд одоо манай хоёр том ч одоо удахгүй ингээл үүрнээсээ нисээд яг гоё өсвөр насны хүүхдүүд болж ирж байна тий. Тэгтээ ингэж би тэгтээ сүүлийн үед би амар энийг айгүйх сонсоод байгаа байхгүй. Танаа охин чинь өөрөө сайн уу мэдөө чи яагаад уурхаа олцсон юм бэлцэн ингээл би ингээл анги хүүгийнхаа охтод ангийнх нь охтод мөхтөд таарлтангууд харин шилжилтийн нас гинэ гэд ингээд байгаа байхгүй. Уучлаарай надад бол энэ аяйгөө буруу. Надад зүгээр тэгс миний зүгээр бодол шүү. Тиймээ одоо наад чи шилжилтийн настай байгаа. Наад чи ууртаа байгаа чимээгөө орхиж. Битгиймээр тих тусам ярих хэрэгтэй. Яагаад хүүхдүүдийг шилжилтийн настай гэж ингээд тэр хүүхдийг ганцаараа ингэж хаяад байгаа юм бэ? Би бол үгүй уучлаарай. За миний хөө яас өнөөдөр юу болсон юм. Одоо танаа хоёр яг ирдсэн байна уу? Ирдсэн. Тэгэхээр бүр аюу хэцүү байдаг гэсэн. Та яг танд тийм мэдрэмж байна уу? Тийм манай хүүч өрөөнд ороод алга болчихно. Нөгөөд нь би дуудаж гарч ирнэ. За Эрмүнэ нааша гараад ир аяа шаазан гавгаа дүүнэртэй хамт бай. Наа уцаа бэл би ажилтаа ямар хичээлтэй байгаа юу гэсэн үг юм. Чи ингэх хэвээр удахгүй чи дүүнэрээсээ ингэ явчихна. Би бол ингээд ерөн жоохон хатуу үед би хатуу шүү дээ. Аав нь бол барахтаа хэлэхгүй шүү дээ. Бас тэгж хэлэхгүй бол энэ шилжилтийн настай ууртайгаа гэж амар олон эцэгчүүдээс би энэ үгийг сонсоод байгаа байхгүй юу. Битгий мээрэ. Оо тиймүүд нөгөөт нь бид нар шилжилтийн насн дээр яадаг байсан юм. Бид нар шилжилтийн нас байсан юм уу? Чаа. Энэ шилжилтийн настай битгий мээрэ гэдэг. Нэг гэрт бөөнөрөө байж хат нөгөөт нь гэрийнхаа буруу хараад ингээд би шилжилтийн настай гэдэг ингээл те. Тэнгүүт нь ээж аав нь иш минь энэ минь шилжилтийн настай гэдэг тийм үе байсан юм уу? Гэтэ одоо орчин үе өөр болсон тий. Гэхдээ шилжилтийн настай гих тусам улам гэр бүлээс тусгаарлаад байвал тэр хүн улам өөрийгөө мэдрэл би нэрэ болохгүй би шилжилтийн настай би өнөөдөр ууртай байна. Тэ дүүнэртэйгээ уур мороо гаргаа тэ тэгж энэ бол айгу буруу ахгүй. Би бол би ярьдیں۔ Чиний тэр шилжилтийн нас мас ерөөс амаахгүй. Нааднаас чи би дуулаад гарцсан. Хамаагүй чи дүүнэртэйгээ бай. Гэр бүлтэйгээ ойрхон бай. Ингэн явахгүй гэл те одоо том болгоомжтой явахгүй. Тэнгүүд би өвгөө нэг 7 хоногийн нэг өдөр хамт явна. Гарнаа, бөөнөрө гарнаа. Уцаа байх хувцас амс маялаатай 1 2 3 гэж дуудаж ш. Нэг хурдл хувцас амс гэж орилно шүү дээ. Тэнгүүд чинь тэгэл нөгөөдөл чинь бүгд хувцас амс гараал тэгэл ингээл тэнгүүд бөөнөр гэр бүлээр аз жаргалтай ингээл нөгөө чонжон болдог бөөнөр гэр бүлээр үзэл агаар магарт гараал амар гоё. Тэр чинь бас гоё дурсамж амар гоё. Тэнгүүд нэрээ амар гоё юм чинь. Би бол яг тэгдэг. Тэгэхгүй болохоор зэрэг энэ шилжилтийн настай битгээр. Оо тий. Тэр одоо тэр би бас наа шилжилтийн насн дээр ч ингэж айгаад байгаа байхгүй. Би ингэж яагаад айсан бэ гэхлээр айгуусаа ярилцах хөвгттэй. Манай хүү бол ер нь аюу тийм нээлттэй ингэ ийм хөвгтэхгүй. Аюу өөрийнхөө үзэл бодол аюу зүйлүүд илэрхийлдэг. Тэгээ би яг сая өнөө өглөө ирж илаа л да. Наашаа иржсэн чи таксинд дээр нэг юм явж гин. Тэгээ би нэг дан өвлгөд авсан. Юу вэ гэсэн чинь хэрвээ танаа хүүхэдтэй шилжилтийн насн дээр ирсэн бол тэр хүүхдүүдэд нэг юм бас илүү л нэг өөр юм ялгараад байдгийн гинэ. Тэгээ тэр том болох тийм нэг тийм гарманы тэрийг бид хэд яаж зөв энэ хүүхдийг хуваарлах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Дасгал хөдөлгөөн хийлгэх, спортоор хичээллүүлэх, хүч энергийг зарцуулах гаргах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэр хүүхэд нөгөөдгөө гаргаж чадахгүй болохоор уурлаад идэг гэж юм. Ингээл бачимдаал уурлаа л те. Тэнгүүд л эцэгчд манай айн гэж нэг ааштай юм. Яаж байгааг нь мэддэхгүй. Гэхгүй таны нөгөөсөө ярилц гэдэг чинь маш чухал юм байна. Тийм ярилцаад миний хүү яамаараа яах вэ? Дүүнэр аваад гадаагаараа тоглол. Завгүй нэгхгүй. Ер нь хүүхдүүдийг завгүй болох хэрэгтэй юм биш үү? Янз янзын сургуульд янз янзын юмд явуулаад миний хүн өнөдөр яамаараа би өнөдөр тэгээд би нөгөө нэг одоо манай хүч 14-тэй.
Гэтэ нэг юм амар хөөрхөн байхгүй. Ингээд сайн байна уу та гэдэг хүмүүст амар мэдлдэг. Тэ нөгөө эвдрээгүй айгүй хөөрхөн. Тэ ийм надад айгүй олон хүмүүс гэсэн аахгүй танаа хөө ямар хөөрхөн юм бэ? Айгүй хөөрхөн эвдрээгүй. Тэ амар хөөрхөн ингээд амар хүнтэй ямар хөөрхөн мэдлдэг юм бэ? Дарам дөрвтэй багт ч юм бас зарим нь мэдлдэг, зарим нь ингээд баг ингээд ингэж явдаг тэ. Тэгэж манай хүч амар хөөрхөн мэдлдэг байхгүй. Би тэгээ миний хүү. Гэтэ бас тэгэж тулгаж болохгүй юм билээ. Чи хүн ороод иртлээ мэдлээч гэ тэ. Ер нь л яг багаас нь жоохон ганц нэг хилээд тэгчингүүд хүмүүс автоматар тэд нар чинь том болонгуудаа хитрхи чи мэдлэл зэндэл гэдэг нөгөөдөл нь амар ороо борчих болчих штэ. Минута. Тэгэл нэг төвхтэй санагдал тэ. Гэр тэрэнгүүд би мэдлэхгүй аав ээж чинь гээл тэ. Бас тэр чинь бас буруу юм билээ л тэ. Би ч бас анхандаас тэр чи хүчтэй тэгэл тэгж туулж ижил ойлгох юм байна штэ. Тэгээд би бас ингэж анзаарсан заяа. Жүжигчний мэрэгжилтэй эцэг эхчүүд хүүхдээ айгүй их ажиглд юм байна. Бид нар нөгөө жүжигчин хүний онцлог байгаад энэ жүжигчин хүмүүс нөгөө нэг та одоо ингээл нэг дүрж явахаар бол дүрээ судлан тий. Тэгэнгүүт л амьдрал дээр байгаа бодит дүрүүдээ судалдаг юм байна л да. Байгаа хажууд байгаа. Тийм. Тэгээд тэдрээс судлаа за би хүүтэйгээ ингэх хэрэгтэй байна. Хүүтэйгээ ярилцах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр яг би таны арга барилыг чи аавна. Хүүдэрээ би тэгэж бодохгүй. Яана бид хоёр алалцах байхаа өсвөр насн дээр нэгээд тэгэнгүүт л яг таныхаар сая гоё ярилцах нь зөв юм байна. Ярилцаа. Өрөөнд нь ор сууж байгаа юм яриад хоол мол хийж явахдаа миний өнөөдөр ангид нь юу болов? Ангийнх нь яасан гинэ гэл ингээл юм яриад зүгээр ингээл тоглож моолоод ямар хөөрхөн өндөр болсон миний өвч ингээл ингээл юм хоол мол хийнгээл ярилцахгүй за ярилцъя гэдээ ярилцах юм л дээ ярилцахгүй шүү дээ тий айгу хэцүү. За тэгээд хөөтэйгээ бол ингээд уучраа ололцчихж байгаа юм тий. Тэгээ 3 охинтой шүү дээ. 3 охины хувьд болонгууд л нөгөө бүх зүйл дахиад ингээ өөр болоод ирж байгаа тий. Охин хүү хоёр ч бас өөр ондоо юм билээ шүү дээ. Тийм би ингээл мэдж байгаа байхгүй ингээл суралцаад л явж байгаа бас. Тэгэнгүүт л охин хүүхд ингээл зүгээр нэг арьснаас нь нэгзүүлээл өөр арчлана гээл үснээс нь ахуулаад өөр арчлана гээл эхэлдэг юм билээ шүү дээ тий. Гэтэ аюу сонио. 4 хүүхэд байж дөрүүлээ амар өөр зантай. Амар сонио. Одоо угсаа надаас төрсөн шүү дээ. Гисэн мөртлөө одоо манай 3 охин гуруулаа бүр шал бүр ингээд төрөхтөл угсаа тэгж төрд юм байна. Нөгөө би тэгж ботсон гэр бүлийн хүмүүжил гэдэг бас нэг үртэй. Хүүхэд төрөхтөө угаасаа л гидснээсээ би болохтой л угаасаа л тэр хүний характер, зан характер, царай зүс бүх юм л ингээл төрдөйм билээ. Өгдөөл төрдөйм билээ гэж бодсон. Тэрнээс бол ингээл гэрийн хүмүүжил амар нөлөөлөл ингээл тэгэл тийм зантаа төрцөн байгаа хүүхдийг би ингээд амар гэрийн хүмүүжлэр ингээл чи ийм байх ёстой юмстай гэж болохгүй юм билээ. Угаасаа л тэр 4 хүүхд дөрүүлэл өөр л хүүхдүүд төрцөн. Би болохоор зэрэг хүүхдүүдээ болохоор зэрэг аль болох юм жоохон юм спортлог юм тийм бүжиглэг юм ингээ те ингээд бавнах чинь гэртээ хөгжим тавьж байгаа амар ингэж бүжиглдэг гэр бүлээрээ бүжиглдэг. Хоёр ч байсан хоёлаа урлагийн шүү тийм. Тэнгүүд нөгөө нэг манай цэцэрлэгийн багш нар гэдэг байхгүй урлагийн хүний хүмүүс амар өөр гэдэг ч аахгүй. Юу нуурч айгүй нээлттэй байдаг. Амар юм чөлөөтэй байдаг гэд. Тэгээд олон жилийн өмнө би хүүхдээ гадаа салхилуулаад байжсэн юм аа. Тэгсэн чинь нэг их надад гарч ирэнгүүтээ дөнгөж хоёроо төрүүлсэн байсан. Атхаа их чинь чамдыг юм хэлэхүү гэлтэгчсэн да гэтгсэн чинь их чинь ганц хүүтэй би өөрөө ингээд ийм магистр докторант гэдэг амарлаг тийм хүн байгаа хгүй юу. Тэг би одоо их чинь амар амьдралдаа аяг харамсдаг юм аа гэл тэглээ тэг би яас их чигээд би ингээд чи мундаг байх хэвээр чи лидер байх хэвээр чи төгс хүүхдтэй байх хэвээр чи ном унших хэвээр чи ийм байх хэвээр манайх ийм элит гаралтай чи ийм байх хэвээр гэд багаасаа хүүхдээ бүр ингэсээр байгаад нөгөө хүүхэд нь үнэхээр лидер амар ийм лаг болсон. Одоо би амар харамсаж байна. Одоо манай хүүхэд 30 настай зүгээр л компьютерийн арталт амар том нүдний шилтэй линз зүгэл ингээл тоглолтол ингээл ажил хийгээл байдаг. Тэ амар лаг ажил хийдэг. Гэтэ одоо хүртэл хүнтээс хүүхэд гаргаагүй ихнэрч байхгүй. Зүгээр л би тэр хүний хүүхдтэйгээ одоо хүүхд шиг нь байлгаж чадаагүй. Хитрхи би өөрийгөө ингээд өсгцөндөө би одоо их чин толгоор байгаа ингээ шагаа сууж байна гэд надад ярьжсэн байхгүй. Хүн нь бол тийм л ах хэвээр мэл хүүхдээр нь өсгөж тэр хүүхдийг юу хүсэж чинь яг тэрүүгээр нь ингэж л байлгах хэвээр мэлээ. Би өнөөдөр чи жүжигчин болох хэвээр гэд би өнөөдөр жүжигчин мэрэгчлээ ээжиж би жүжигчин мэрэгчлээ ээж би жүжигчин болохыг хүсдэггүй байхгүй. Яг л би тэр амьдралыг өөрөө дуулаад үтцсэн учраас болохгүй гэж би боддог ч манай бүх урлагийн хүмүүс тэгж боддог ч нэг нь юм уу хоёр нь нэг нь заавал болчихлоо байхгүй. Тэгсэн л байдаг. Гэхдээ тэрийг би хизээж төсөөлөхгүй байхгүй юу.
Үнэхээр тэр амар супер авьяастай бол болох нь болоо л юм те. Тэр хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсох ёстой юм байл л дээ гэж би бодсон. Тэр хүүхэд юу хүсэж чинь яг тэр хүснээр нь л явуулах ёстой юм бэл. Тэрнээс л би өнөөдөр эмч насаараа манайх ингээд эмч байсан учраас чи эмч болох ёстой гэж ингээл те дайрахсгүй юм бэл л те. Тэгэхээр зүгээр яг миний зүгээр яг бодол тийм юм бэл хүүхдээр нь гоё байлгаал. Би үл тэгдэж шүү дээ манай хүн 3 4 2 моёр авцсан. Окей хамаагүй. Хүүхд авчлаг. Өнөөдөр бид нар тэр амар тийм нөгөө би тэгдэг байхгүй нөхөртэй ойлогдод. Одоо тэр нөгөө косинус синус одоо нөгөө катанкс гэдэг тэр чи одоо яг амьдралд хэрэг болж гэнэ үү? Одоо тэр язгуур мазгуур гэдэг тэр яг хэрэг болж гэнэ үү гэдэг ингээл арцдаг байхгүй. Хүний амьдрал яг тэр одоо яг чамд хэрэгтэй байна уу гэдэг. Хэрэгтэй болох нь байх л та дэд мэрэгчлэр явж байгаа хүмүүс хэрэгтэй л ах л та. Тэгэл лөө нэрээ яадаг юм гинт байсан ч бодсон ч катангс гэдэг нь бидэрт ярьдаг гэсэн. Ажил дээр асуусан. Энэ нөгөө катангс синус шүү гэдээм болоо тэгдэг л ах та тийм. Мэдгүй тэгээд бодонгууд яг үндэ гэхдээ мэдээж бол тэр бол тодорхой хэмжээр байдаг л хэрсэн байр л та. Гэхдээ хүүхд бол тэ нөгөө ингээл гоё би бол одоо хүүхдийг бас нэг урлаг спортоор амар хүмүүжлдэг. Би хоёр хүүхдийг хоёр багаага экамени төвдөг байхгүй. Манай экамени гэдэг амар чинь би мэднэ. Би асуудалж ирсэн. Тийм үү? Амар гоё эцэг. Хүүхдийн бие бэлдрийн хувьд айгүй юу яах юм бэ? Амар супер. Манай 3 настай одоо 4 настай нөгөө нэг арай жижигхэн бит төрсэн байхгүй. Тэгээ нөгөө хоёр ойрхон төрчгөр чинь нэг нь жоохон тэгтийн билээ шүү дээ. Тэгээд амар хөл муутай байзагаал унцдаг. Одоо тэгсэн чинь ангита хамгийн супер нь. Сая гүүл дээр бүр нэгт байдаг байж байгаад хоёрт орсон байхгүй. Тэгсэн чинь бүр уйлсан гэж юм чи би нэгт орох хэрэгтэй. Тэгээ монстер унж явдаг. Амар лаг явж үдийн билээ хараа. Монстер явдаг. Тэгээ ингээд шууд модон морь заринд харааж мариадаг тий. Тэгэд амар би бэлтрийн хувьд амар мундаг байгаа. Тийм билээ. Би бас яг тэрийг судалж ирсэн юм бэ шүү. Тэгээ би яг харжаад энэ хүүхдийг нэр ямар гоё хүмүүжүүлэх юм бэ? Япон бэлтрийн талаас шүү дээ. Тий. Япон сургалт чи угаасаа амар супер байт юм бэл. Би нөгөө Япон хажуудын ганц нэг номнуудыг уншсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө Япон хажууд ингэ тийм байл да. Чихрийн хязгаарлалт тогтоочт юм байна л да. За 7 хоногийн нэг өдөр амттан идэх өдөр. Тэр өдөр нь бүр хүссэн амттан ингэ дэлгэжт юм байна. 7 хоногийн хагас санд бөөнөрөө амттангийнхаа өдөр за миний хүүхдэд юу хүссэн дуртай амттангаа идгээд гэрээрээ түр амттан идэл юм байна. Цацсан. Тэнгүүд нөгөөд бол ингэ 7 хоногт тэр л өдөр гоё амттангаа идэг. Бусад өдөр амттан иддэггүй. Гэл те. Тэр амар гоё хүмүүжил юм шиг санагдсан. Наа чинь бас айгүй гоё арга барилгаад байгаа байхгүй. Гоё арга барилгаад шүднээс ахуулаад би организмаас ахуулаад зөндөө юм байж байгаа байхгүй. Тэгээд тийм юм арга хэмжээнүүд юу н байх хэрэгтэй юм байлээ. Тэгээд багаас нь бие бэлтэр дээр анхаарах хэрэгтэй юм байлаа. Заавал хичээл номер 1 хичээл чи ном унших хэрэгтэй гэдэг. Үнэхээр ном унших байгаа хүүхдийг би одоо ном унших гэдэг явах тий. Гэл гих мэдчлэнгээ зөвхөн ээж аав болгоны л арга барил айгүй өөр өгдөг тий. Одоо ингээ 3 охин ч болохоор баг хоёр нь ойролцоо болчихж байгаа. Тэнгүүд л дараагийнханаас арай холдоо явчихж байгаа штэ. Тэнгүүд л тэр охины нөгөө нэг арьс арчилгаа ч юм уу одоо ингээл том болж штэ. Тэр тал дээр та яаж анхаарч байна вэ? Би ч нөгөө юм багхгүй. Би ч амар арьж арчилгаа лаг тийм ингээд амар тийм юм дээр амар анхаардаг төрлийн хүн биш. Би ч жоохон иршүү талдан багхгүй юу. Тэгсэн чи манай тэр охин амар эмхтэл одоо бүр ингээд question motion надаас илүү энэ чи скрин юм уу гэнэ өгдөгөө би бүр ингээд за надаас илүү орой нүүрэндээ маск тавьж унтдаг заа би бүр одоо 6 дараа ингэжтэй. Гэтэ би бол тэрэн дээр амар дэмждэг. Окей миний ах мондог аниад бол одооноос эхэлж нүүрэндээ гоё анхаарал тавьж штэ тий. Би тэр нэг хүссэн юм авч өгдөг амар гоё ингээд надаас илүү ингээд би ингээд бид цаа Америк ингээд гэр бүлээр явсан чинь би нөгөө цүнх барьдаг байхгүй. Би ер нь цүнхээр төрлийн биш аахгүй. Тэгсэн чинь манай охин цүнхээ бариад тэндээ ингээд уруулын бодог ингээд бүх юмтай би мөр уруулахтаа миний охин ээжтэй уруул өнгөлөгч өгөөч гэгээд ээжтэй контр өгөөч гэгээд 6 дараагийнхаа хүүхдээсээ уруулын бодог контрыг гоогоод явж байгаа байхгүй. Хүүхд тэгэхээр яг ийм гоё гойцон мэдрэмжтэй ах гоё ах. Тийм. Тэгээд манай ерөнхий энд тэгчээр нэрээ Crazy Brand Mind Me гэд ээж охтын шампунь хамтарч ажиллаж байгаа байхгүй. Тэгээ энэ маань болохоор яадаг юм бэ гэхлээр яг ээж охтууд ингээд өсвөр насн дээрээ хүрээд ирэхээрээ ээжээсээ жоохон холдчихдгийн гинэ. Тэнгүүл энэ манай энэ Mind Me гэдэг нь мам тэгээд би гэсэн утгатай үгийн товчлол юм байна л да. Тэгэнгүүтлээ яг ээжтэйгээ хоёлаа хамтдаа үсээ арчлие, арьсаа арчлие яг хамтдаа бай.
Би том хүн болж гин. Ээжээсээ суралцъя гэдэг ийм уриалгын дор энэ бүтээгдэхүүнээ саяхан шинээр гаргасан юм байлээ. Тэгэхээр бас өсвөр насны хүүхдүүдтэй ээжүүд байх юм бол те охинтойгоо бас уулзраа олохгүй яахаа мэдэхгүй те байх юм бол маа энд миг аваад 0 руу орчих заяа. Тэгээ сайхан уулзраа олоод гараад ирээрээ гэж зөвлөмөр байна. Гоё юм байна те. Одоо бас айгүй гоё юмнууд их гарч ижээ хүүхдүүдийн. Айгүй тийм ховлог ямар их юм гарцсан юм бэ? Нэр манай бас Монгол бүрэндэд айгүй гоё ялж байгаа шүү дээ. Тийм, өстой янз бүрийн юм гарч ийн сонголтож их болсон байна. Тэгээ ээжүүд тэр донд нь бүгдээрээ бид нар сайхан уншаад мэдээд ингэчүүл тэгээ болчихж байгаа байхгүй. За, одоо хоёлаа юу ярилцъя? Хүүхдүүдээ ингэсэн сүүлийн хэдэн жил хүүхдүүдээ харж ийн чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээ энэ бүгдээд ингээл зохицуулаад одоо ингээд явж байхад уран бүтээлч хүний хувьд те одоо эргээд одоо ингээ харахад за би одоо ингэхмээр тэгмээр гэсэн юм одоо байна уу танд? Одоо би нэг ингэчий да одоо уран бүтээл рүүгээ орё да ч юм уу те. Тийм байлгүй яах вэ? Одоо би чинь хүүхдүүд маань харьцангуй нэг үе болоход гараас гарчлаа. Тэгээ мэдээж яах вэ? Одоо тэгээ нэг хуучин цагаасаа илүү одоо нэг олонний танил болох хэвээр юм шиг те би заавал энэ ийм дүр тоглох хэвээр гэдэл тэр нь айгүй тэр хорн багсч тийм ээ те одоо ингээл гоё чөлөө цагаараа гоё өссөн гоё кинон таалагдсан гоё кинонда тоглож байгаа. Тоглохгүй гоё продюсер маягийн юм хийвэл хийжээл. Тэ одоо нөгөө амар юм амар амгалан ирдэг болсон байна. Илүү гэр бүлсэг тий. Одоо ингээл үр хүүхд гэр бүлтэйгээ айгүй гоё цагийг өнгөрөөе. Одоо яг үндэ би эднэртэйгээ цаг үеийг өнгөрөөхгүй болвол бид нар өнөөдөр амьдраад байгаа мó, ажиллаад байгаа мó одоо яг яаж амьдраад байгаа мэдгүй байгаа хгүй ингээл өглөө гараад ингээл амар ингээл ийм амьдралд ингээл хорой ингээл хүүхдүүд жоохон ингээл байж байгаа уцаа бүгдээрээ ухсан болоод тэгэл унти гэл ингээл амар ийм амьдрал байгаад байгаа хгүй. Тэггүйгээр би одоо амар гоё ингэж сайхан ингэж амьдрмаар штэ. Би өнөөдөр одоо 40 гарчлаа. Надад одоо ингээд цаашаага амьдрах мэдгүй хичнээн жил байгаа би мэдгүй штэ. Тийм учраас би одоо гоё амьдрахыг хүсэж штэ. Одоо ингээд амар гоё тайван. Гэтэ ингээ Монголд амьдрах гэхээр нэгэн заавал ажил хийн, нэгэн заавал хүүхдээ харах болчихно. Яг ингээд нэг юм амьдрал яг юм болчиход байдаг те. Тэгэд нэг бол ингээ хоёулаа ингээд ажил хийхгүйгээр гоё амьдрах гэхээр ямар ч боломж байхгүй. Тэгээ нэг бол 4 хүүхэд байгаа тохиол хоёулаа бас давхар ажиллахгүй болвол бас амьдрал болохгүй. Тийм ээ. Тэгээд ийм учраас бид нар энэ цаг үеийг өөрсдөө зохицуулах хэрэгтэй байхгүй тий. За 7 хоногийн 1 юм уу 2 өдөр заавал ямар ч ажил байсан хамаагүй хаяад болно. Энтэй нэг өнөөдөр энэ үнэтэй ажил ингээ ярих тэгвэл тэрийг нэгтгэх өдөр болгочихвол та. Энэ ажлыг тэгвэл тэгэл болгочихвол та гэдэг зохицуултын менежментийг заавал хий сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй өнөөдөр улаарч өдөр шөнөгөө би ингэж ажиллаад дахгаарсаа илүү тэнд арга гэр үр хүүхэд тэнд ингээд ээж аавгаа өдөрж ингээ хүлээгээд сууж штэ тэр хүүхдүүдтэй ингээд өдрийн 5 хоногт сургууль цэцэрлэгтээ явчихж байгаа ингээл орой нэг 6 7 ингээд гэр бүлэр бөөнөр зүгээр нэг хоол идсэн болоод унтаал маргааш өглөө ингээл яг ийм амьдрал яг ийм амьдраад байгаа ч юм шиг яагаад байгаа ч юм шиг тийм амьдрал үүсээд байгаа байхгүй. Тэнгүүд манайх бол тэгдэг л одоо ингээл 7 хоногийн хагас бүтэн санд гэр бүлэрээ сайн өнөдөр хагас санд болчлоо л доо би нэвтрүүлэлт орохгүй байсан. Яана би. Гэтэ би за яах вэ? Гэтэ бол хагас бүтэн санд бол ямар ч ажил байсан манайх бол уучлаарай гэж шууд татгалзаал гэр бүл өөр хүүхдтэйгээл цагийг өнгөрөөхийг хүсдэг. Хүүхдүүдээ аваад агаар салхинд гараад хоолунд гадуур хооллож молоод ч юм уу. Гоё ингэж кайпермаар шүү дээ. Амьдрмаар шүү дээ. Наадах ч ёстой гоё бас ингээл яг гэр бүлтэйгээ энэ өдрийг өнгөрөөн те ингэн тэгнэ. Тэгээ та түрүүн бас нөгөө хэлсэн шүү дээ. Ингээд би Япон ном уншиж хахад нэг юу байсан. Ингээд чихрийн өдөр гээд байсан. Ингээд та дөрвийн хувь та ингээд 4 хүүхэдтэй одоо тийм зарчим ч юм уу эсвэл яг хүмүүжүүлдэг тийм арга барил байгаа юу? Тийм амар сүрхий арга барил надад байхгүй. Ер нь бол хүүхдүүдээ сонсоод ярилцаал явчихдаг. Тэгэхгүй бол өнөөдөр тэгэх ёстой. Одоо тийм бай гээл тий. Тийм юм манай гэрт бол нэг үйлчлэлгүй. Одоо өнөөдөр яг том хоёртой болохоор зэрэг өнөөдөр чаягаа аваад гэрээ гэсэн бол дараад минут охин тэгэрэй гэдэг тийм л зарчим үйлчлэлгүйс хитрхи ингээл тийм манай гэр бүл тийм зарчим л дээр. Гэхдээ
би ингэж бодож байна. Тань нэг юм байгаад байна. Нэг нууц байна хүмүүжлээ. Тэрөө ингэсэн ш та ингээ манай хүмүүс ингээ одоо л заяа харьцангуй 14 настай хүүхэд хэр аргийн хүнтэй мэдлэхгүй шүү. Мэдлэхгүй чихвчээ зүгээл явж гэн ерөөхдөө. Тэнгүүд л ингээд сайн мэдлж гэн ингээд тэрийг хэр чи гэр бүлийн нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэр юу вэ? Тэрийг надад хэлээч. Тэгэхээр ийм байт юм байна. Одоо манай хүүхдүүд шилжилтийн насны хүүхдүүд шүү дээ, тийм. Бид төр гэртээ ер нь баг хэрэлддэг. Одоо хүүхдүүдийн хажууд ганц ч удаа ер нь ам моридгүй. Гарах юм бол хоёулаа шууд мессеж чичдэг, хоёулаа чичдэг. Хоёулаа чатаар ингээд шууд бичдэг. Тэнгүүд нэг ингээд танк гэдэг заримдаа нэг ингээд штэ тий. Тэнгүүд шууд нөгөөт нь болчдөг. Нэг бол гадаа гарч байгаа л ингээд. Яг бол одоо яг энэ шилжилтийн настай ийм үеийн хүүхдүүдийн дунд гэр бүлийн уур амьсгал хамгийн чухал байхгүй юу? За. Хоорондоо гэрдээ хэрэлдээд байвал тэр хүүхдүүд гэртээ байх хүсэлгүй шүү дээ. Манай хоёр хүүхд амар гэр амьтаа амар сонио. Би бүр хүүгээ гараач гэ найзуудтайгаа миний хүү гараа тоглооч гарах уу алдахгүй заахын гэртээ баймаар байна вэ гэдэг байхгүй юу? Тэнгүүд одоо энэ шилжилтийн настай хүүхдүүд яагаад ингэж манай хүү ингэ гэр гоё амьсаг байгаад байна гэдэг мэн гэрийн уур амьсгал өөрөө гоё байгаа учраас миний хүү гэртэл байгаад байх сонирхолтой байгаа тоххой. Хэрэв фитернүүдэр хэрэлдээд гэр бүл ингээл амар ингээл байнгын бухимдалтай ингээл амар хэцүү байгаа гэвэл тэр хүүхд гэртээ тогтохгүй шин ингээл дайжаал ингээл ер нь ингээд судалгаагаар хараад хэвдэм байлээ л те. Тийм байна. Одоо ингээд хэрэгээ бодсон чинь эрт хүүхдүүд ингэж гэрээс амар дайждаг шалтгаан нь гэр нь ингээд амар тохгүй уур амьсгал эвддэг. Гэрт ингээ харангуут хүүтэн хүндий хоолунд байхгүй. Би ч юм бол манайх ч амар элбэг хоолунд янз янзын төрлийн хоол моол ингээл хийгээл аюу тийм элбэг юм байдаг. Би ч за миний хөө ямар хоолыг хөө яах вэ гэд ингэдэг. Тийм болонгууд энэ хүүхд гэртээ байх нөгөө нөхцөл амар гоё тавтай байгаад ш. Таатай ингээд юм таатай амар гоё байгаад ш тэ. Тэгэхээр тэр хүүхд ингээ гэрээсээ байхгүй байгаа. Тэгээд нөгөө ээж аав нь ч гэсэн мэдгүй тэгэл тэр мэрэд нөлөөлдөг гэж. Тэрээс л би бол чи өнөөдөр хүнтэй мэдлэл гэл амар тэгж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг суур үндсэн хүүхдийн хүмүүжил аав ээжийн нөгөө яг нэг юм байд юм шиг байна. Би чинь хүмүүст амар нээлтдэг. Үгүй ваа манайхаа гэл амар юм нээлтдэг хүү ингээд би чинь амар найзрах шүү дээ. Хүмүүст амар хурдан дотносчдаг, хүмүүст амар ингэчдэг. Ер нь тийм л та. Тийм. Угаасаа л таныг харахад л тийм байдаг. Тийм. Тэгээд хүүхдүүдэд ширүүн харьцсан шүү дээ. Гэтэ бид нар ч одоо задуулаад өссөн шүү дээ. Хаяа маяг хүүхдүүд ганц танк галт шүү дээ. Бас энэ чинь тэншгүй. Бэнсээ ойлголт байхгүй шүү дээ. Ганц нэг танк гэдэг дуурна те. Тийм байхгүй дандаа л гэд ингэж ижлэхгүй те. Тэгэл яваас одоо эмэгтэй хүний ноён хатан ухаа тийм бүгд. Тэгэхээр бас яг ингэж манай Монголд бол одоо ингээ яг гэр бүлийн хувьд ингээд ороо бусгаа гэж ярьдаг шиг юм гэр бүлүүд айгүй их салж нийлж ин тээ. Тэгэхээр тэр голд нь хин хохироод байна гэхэр хүүхэд л хохироод байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бүгдээрээ гоё гэр бүл төлөвлөлтөн дээрээ анхаарад за ингээ гэр бүл болчлоо гэж үзэх юм бол тэрийгэ цаашаа гоё авч явахын тулд өөрөөсөө хичээгээд тэгээ тэр хүүхдийн хажууд ингээд аль болох хэрэлдэхгүй гэр бүлээ нөгөө уур амьсгалын эрүүл байхын төлөө энд үзэж байгаа гэр бүлүүд бас бүгд хичээгээсэ гэж би хүсэж байна. Яг үнэ. Тэгэхээр бас нөгөө ингээд тах шиг байгаа. Төлөвлөөгүй айгүй олон хүүхд төрүүлээд хүүхдүүдтэй түүртэд айгүйх салалт үүсээд байгаа юм шиг санагдсан сүүлийн үед. Ягаад гэвэл нөгөө ингээл хүүхд өвдөн манай Монголд өвдөхгүй байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэл хүүхд өвдөн уйлна нөхөр нь орой ажиллаас дараад ирэнгүүт нь хүүхд нь өвдсөн мангууд эхнэр луга дайрна тэ чи инглээ би өнөөдөр харчаагуудаа би хүүхд өвдөг ингээл өвчнө инглээ ш тэгэл ийм байдлаас залуу асуудын ер нь салтдын шалтгаанууд айгүйх төлөвлөгөөгүй айгүй олон хүүхдүүдтэй болоод тэрнээсээ болоод айгүйх тэгдэг салах харин тийм гараад байгаа юм шиг санагдсан. Тэ ярилцах хэрэгтэй байхгүй. За одоо ингээд болцсон байна одоо ойлго гоё. Өнөөдөр олон хүүхд төрүүлэх гэж амьдрах гээд байгаа мó зүгээр амьдрах гэж аз жаргалыг мэдрэх гээд байна уу гэдэг чинь амар том юм ба хоёр юм байгаа байхгүй. Олон хүүхдтэй байгаад аз жаргалтай амьдраад байгаа мó тэ нэг үл зүгээр ингээд цөөхөн хүүхдтэй ч гэсэн гоё бид нар бас амьдрмаар шүү дээ. Би ч гэсэн хүн биш дээ амьдрмаар л шүү дээ. Тэгэл амар олон хүүхдүүд цуулчаал нөгөөтнийхээ ард гарч чадахгүй тэгэл ингээд явах ч үгүй тий. Тэгэхээр энэ яг бүгд болно олон хүүхд гаргаж болно тий. Гэхдээ нэг амьдралынхаа утга учирыг мэдэрмээр л юм санагдсан.
Яг үнэ. Тийм. Тэгээ өнөөдрийн ярилцлаганаас бол би бас өөртөө хэдэн зүйлүүдийг шингээж авъя гэж бодлаа. Юу вэ гэхлээр ээжүүд маань ч гэсэн сонсоод суралцаж аваарай гэж хэлмээр байна. Юу вэ гэхлээр хамгийн гол нэг зүйл байна. Тэр юу гэхээр ерөөсөө л гэр бүлийн уур амьсгал. Би ер хичээдэг л дээ. Гэхдээ цаашдаа илүү хичээнэ. Хичээгээд аль болохоор нөгөө би чи одоо 5 настай штэ бараагүй тэгж яах чинь нөгөө өсвөр насыг бодоод байгаа байхгүй юу хаамаагүй ийм эрт чи өөрөө өөрийгөө стресстүүлэх би чи нөгөө өөрийгөө стресстүүлэхий ингээд хатан штэ хатан хаа шүү дээ гэж тийм шүү дээ тэгээ ингээд бодоод байдаг байхгүй тэгэхээр би цаашдаа яг энэ зарчмаараа явах нь зөв юм байна гэдгийг сая танаас ойлголоо тэгэхээр нөхөр бит хоёр яг хичээдэг. Тэгээ яг энэ зарчмаараа хоёлаа цаашдаа хичээх юм бол бас эрүүл нөгөө орчинд өссөн хүүхэд мэдээж буруу болохгүй бах. Зөв замаар явах гэж найдаж байна. Тэгээд зүгээр яг хуу энэ бол зүгээр миний л бодол те. Хүн нөгөө хоёр хосууд хайраар эхлээд төвчээрээр дуустдаг гэж би энэ үгийг хэлмээр санагддаг байхгүй. Яг бол анхандаа хайртай байдаг. Гэхдээ мэдээж хоёр өөр орчинд өссөн хоёр хүн чинь хоёулаа өөр харьцаатай шүү дээ. Нэг нь ингэдэг үгүй би тэгмээр гэл үгүй би тэгмээр гэл те эн чин тэгэд эн чин өөрөө нөгөө хоёр би нэгэд за энэ мэн ингэдэм да гэдэг төвчин за эн чин ийм зантаа да сүулдэ ингээд энэ мэн хайр мэн жохон баг зэрэгэний төвчээр болоод дуустдаг юм байна. Төвчээрийг төвчиж чадахгүй угаар салдаг тохиолдол байдаг юм уу. Тэгвэл төвчгтэй амар зодуурч нүдүүлэл төвчээд байна гэдэг биш шүү дээ те. Зүгээр биенийхээ нөгөө характерыг л мэдчихнэ гэсэн үг байхгүй. За энэ мэн ийм дээр зөрүүд юм да. За энийгээ зөвхөн энэ юм дээр нойлоход уучлж да. Юм болгон дээр төрсөлтэй байвал энэ амьдрал явахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бизүү ядраад дуусах юм биш шүү дээ. Тэгэхээр ингээд ингэнгүүт өнөөдөртөө дотроо ингээд чи тэгж юм. Баг ингээд нэг чихэр ороод нөгөө чихрээ ингээд гаргачих те. Тийм бай. Тэгэл эн чинь нөгөө тодорхой хэмжээр төвчин гэдэг мэн хайртай учраас л биенийгээ хүндэлж чинь, хүндлэл явагдаж чинь, араас нь бас төвчээр явагдаж чинь. Тэгж л явдгийг санагдсан шүү дээ амьдрал. Тий. Яг үнэн би бас сандал нэг байна. За, ивент тэтгэгчдийнхаа бэлгийг өгөх цаг болсон байна. За, баярлалаа. За, энэ манай Green Gate. Green Gate-с бэлэг өгсөн мэн та задлж үзсэн дээр хаа. Sige. За, баярлалаа. Ямар гоё юм бэ. Өнөөдөр чи ууц савлгаанууд нь ямар хөөрхөн ууц савлгаатай юм бэ? Бүгдээрээ сэтгэл гаргасан. Тийм байна. Ямар хөөрхөн. Вау. Наач нөгөө түрүүний би нөгөө манчкин гэж ярьсан шүү дээ. Тийм манчкины нөгөө нэг юм юунууд багснууд та нөгөө хүүхдийнхаа аяг угжийг цэвэрлэх юм бол гар орохгүй хэсэгт цэвэрлчин. За энэ болохоор шүдний сайз байна. Амны хүндээ арчилгаа байна. Наач нөгөө аягныхын таглаанууд байна. Тэгээ эдний жирэн тэгээ байхгүй юм байхгүй тий. Тэгээ 360 аяг альч тал руугаа асгарахгүй. Тий нөгөө хөдөө гадаа аваад явахад бол асгарахгүй айгүй өвтөх юм байдаг. Наач болохоор усны бомб шүү та. Хоёр бага усанд орохтно. Хүүхдийн би таршил өгөхгүй. Бэлэг авчлаа. Баярлалаа. Танай нэвтрүүлэг ямар гоё юм бэ? Зарим дугаар дахиад би арах. Тэгээ Brush Baby-гийн шүдний сайз гоё юм байгаа. Тий. Хэрэглээрээ, хэрэгжилж үзээг бол хэрэглээрээ. Хэвстэй хэрэгжилж байгаа юм байна. Энэ on юм байна тий. On. Баярлалаа. Хэвстэй гоё юм. Гоё бэлэг. За дараагийн бэлэг. За дараагийн бэлэг. Юу вэ? Яа, ямар гоё юм бэ? Танаа нэвтрүүлж ямар гоё ороод амар нэвтрүүлэг вэ? Баярлалаа. Амар гоё бэлэг авчлаа. Энд ингэ. За тэгээ. За дараахан түрүү нөгөө би хийсэн Crazy-ගේ брендийн Mind Me. Ээж охин хоёрын фасахны юм уу? Тийм мөн ээж охин хоёрын одоо нөгөө охин 11 настай шүү дээ. Тэгэхээр яг гоё. Тийм шүү дээ. Энэ хараа. Энэ Япон юм уу? Япон брэнд. Вау, ямар гоё юм бэ. Тийм шүү. Тэгэхээр та хоёр бас юу яагаарай. Хамтдаа хэрэглээд тэгээ үзээрэй. Надад бол маш их таалагдсан. Би охинтойгоо хэрэглэж үзсэн. Айгуу гоё таалагдсан. Тэгээ охтын ус чинь нөгөө эрэгтэй охтын хэрэгэлдэг шампуныг бас хэрэглэхгүй юм байл шүү дээ. Шир үсчтэй байл шүү дээ. Ингээ ард байгаа бас тэрдээ байл шүү дээ. Тэгээ би за яг охинд бол тусдан юм хэрэглэх хэрэгтэй юм байна. Энэ нь юу вэ? Наа чи нөгөө ангижруулагч нь байсан. Ямар гоё юм бэ? Ийм гоё. Япон бүтээгдэхүүнүүд би ер нь чанартай тий. Тэг би ястартай. Япон гоё. Найдвартай. Япон ер нь хүмүүжил гоё. Ер нь сүүлүүд Япон аягүй сонирхолтой байна. Япон хүмүүс гоё. Японы хүмүүжил Япон ээжүүд мундаг. Тий. За дараагийн бэлэг. За ёо ямар мундаг юм бэ? Мундаг юм бэ гэнэ. Би шинэ мундаг болгоцсон уу? За good Brian. За энэ бол нэг ашигтай бактери.
та баг мэдж байгаа дөө тий. Энэ болохоор 10,000 тэрбум ашигтай бактери энэ ногоон нь. Тэгээд энийг бол өсвөр насныхан тэгээд том хүмүүс ууж болно. Энэ цэнхэр нь болохоор 7,000 ашигтай бактери агуулсан. Тэгээд давхар нөгөө цайртай. Цайртай болохоор нөгөө гидсэн гүйлгэх юм уу гидсний өвөр гэсэн үед бас тэрийн давхар хэмжлээд явчихна гэсэн. Тэгээ энийг бэлгэлж ийна. Баярлаа. Яг гоё манад харах юм байна. Би энэ хүүхдүүдэд ашигтай бактери маш их хэрэглүүлдэг угаасаа. Тэгээ ашигтай нөгөө хүний биеийн дархлааны 70% нь нөгөө гидсэнд дэдэг. Тэгээ гидсэндх нөгөө ашигтай бактерийг ингээд идэвхтэй байлгахын тулд бид нар өглөө болгоо ашигтай бактери ууж авах хэрэгтэй. Баярлаа. Өстой гоё бэлэг байлаа. За тэгээ өнөөдрийн дугаарт маань отгоёгч маань сэтгэл гаргаад ирсэнд би маш их баяртай байгаа. Ягаад гэвэл ингээд олон хүүхдтэй ээжүүдийн төлөөлөлтөд ярилцаж үзхийг үнэхээр хүсэж исэн. Тэгээд татгаагч маань ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд аим гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Баярлалаа чамдаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаартаа хамт исэн ээжүүдэд маш их баярлалаа. Тийм манайхан тэгээд мартахаасаа өмнө энэ доор гарч байгаа Little Mom сувг руу subscribe дараад надтай нэг дээрээ. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Баяртай.